За Дуламсран гэдэг хүн байна. 1975 онд Төгтөө аж ахуйн техникумыг төгсөж 3 загас суманд малын эмчээр томилогдсон ажилласан. Тус суманд очиж ажиллахад 2 дугаар багийн эмч Чагтарсүрэн гэж эмч байсан. Аптекийн эрхлэгч Яма гэж хүн байсан. Үүний дараагаар их эмчээр нь Мишнэ гэж эмч томилогдсон очсон. Тэгээд эд нартай хамтран ажиллаж байлаа. Би өөрөө эмчилгээ жилийн цэгийн эмч болохоор өвчний түүх хөтөл нь ер нь тэгээд авчирсан малаандаа үзлэг хийж өдөр бүхэн үйлчилгээ хийдэг байлаа. Мөн мэс заслын аргаар эргүү өвчнийг даваа эмчтэй хамтран хийж 75% хувьтай эдгэрэлттэй байдаг байлаа. Ингээд 1976-аас 1979 онд ноосны үйлдвэрт эд шалгагч лаврант эмчээр ажиллаж байлаа. Ажиллаж байгаад 1979 онд Ирээн цав сангийн аж ахуйд малын баг эмчээр томилогдсон ажилласан. Ингэж ажиллахад их эмч даваа сүрэн очир данжин загц сүрэн эмч нартай баг эмч чимэг эрдэн сод гэрэл даваа нартай хамтран ажиллаж байгаад 2 дугаар багт томилогдсон ажиллахдаа даваа эмчтэй хамтран ажиллажсэн 2 хэлжлээд. Ажиллах хугацаанд малаа татна мөн хаврын 13 гээд компанид ажиллаар мал эмнэлэг үржиж зоо момон хамтран бүгдээрээ гүйцэтгэдэг байлаа. Манай энэ сумч нь нарийн ноос хоньтой байсан болохоор үржийн зоо умааран орос мэрэгчлэлтэнгүүд ажилладаг байлаа. Мөн зах зээлийн үед сангийн аж ахуй тарж бутран аж ахуй нэгжүүд хувийн мал эмнэлэгүүд шилжлээ. Энэ хугацаанд Хөхүүл компанид малын баг эмчээр ажиллаж байсан. Ингээд 1996-аас 2001 он хүртэл Галууд багийн засаг даргаар томлон ажиллагдсан. 2001 оноос Дорны сүрэг ХХ компанийг үүсгэн байгуулж малын эмч баг эмч сод гэрэлтэй хамтран ажилласан. Би улсад 42 жил ажиллаад 2018 онд тэтгэвртэй гарсан. За Ахмад эмч болон үеийн эмч нартаа мал эмнэлэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэж ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.